Мэдчим багштай баярлалаа. Одоо хамтдаа хэлцээ хичээлээ эхлүүлцгээе. Өмнөх удааны хичээлээр бид л туслах үгийн талаар сурсан. Жишээг харан иргэнийг санацгаая. Can буюу үзэх, харах гэсэн утгатай үйл үг маань can л буюу үзсэн, харсан гэсэн утгатай болж байна. Л туслах үг маань үйл явдал болж өнгөрсөн дусныг илэрхийлж байна. 我们看了恐怖电影. Бид нэр аимшигын кино үзсэн. Л туслах үг авсан үйл үг хоноо тусагтун гишүүнтэй бол энэ тусагтун гишүүн нь ихэнхдээ тодтгол гишүүн авдаг. Хэрв тусагтун гишүүн урдаа тодтгол гишүүн аваагүй бол өгүүлбэрийн ард өөр хэсэг орж бүтэн өгүүлбэр болдог тухай бид өмнөх хичээлээр үзсэн. Жишээг харцгаая. 我们看了电影，还一起吃了饭. Бид кино үзсэн, бас хамтдаа хоол идсэн. Бид мөн л туслах үгтэй өгүүлбэрийн асуух, батлах, үгүйсгэх хэлбэрийг сурсан. Жишээ өгүүлбэрийг харан тавцгаая. 你们看没看电影? Та нар кино үзсэн үү? 我们没看电影. Бид нар кино үзээгүй. Өнөөдрийн хичээлээр бид л туслах үг үйл явдал болж өнгөрсөн биеснийг батлах хэлбэрийг татаж суралцлаа. Энэ тохиолдолд л туслах үгийг өгүүлбэрийн төгсгөлд бичнэ. Жишээ нь та зөвлө, тэр явчихсан гэж үйл явдал болж өнгөрсөн үйл явдал биеснийг баталж байна. 我懂了, би ойлголоо, би ойлгосон. 他去上班了, тэр ажилдаа явсан. Л туслах үг өгүүлбэрийн төгсгөлд бичигдэх үед асуух өгүүлбэрийг мөн адил мэйо үгийг ашиглаж үүсгэнэ. Мөн маа асуух сүлүүгээр асууж болно. Жишээг харцгаая. 你懂没懂? 你懂了没有? 你懂了吗? Бүгд адилхан чи ойлгосноо гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. 他走没走? 他走了没有? 他走了吗? Бүгд адилхан тэр явчихсноо гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. Үгүйсгэх хэлбэр нь мөн адил may эсвэл mayo үгийг үйл үгийн урд байрлуулж бас туслах өглөөг өгүүлбэрээс хасан үсгэнэ. Хамтдаа асуух, батлах өгүүлбэртэй харьцуулсан жишээг харцгаая. 你懂了没有? Чи ойлгосон уу? 我懂了. Би ойлгосон. 我没懂. Би ойлгоогүй. Үгүйсгэх утгатай may үгийг үйл үгийн урд байрлуулж мөн туслах өглөөг өгүүлбэрээс хасан 我没懂 буюу би ойлгоогүй гэх үгүйсгэх өгүүлбэр үүсгэжээ. Дараагийн жишээг харъя. 他走了没有? Тэр явчихсан уу? 他走了. Тэр явчихсан. 他没走. Тэр яваагүй. May үгийг үйл үгийн урд байрлуулж мөн туслах өглөөг өгүүлбэрээс хасаж та may зөв буюу тэр яваагүй гэсэн үгүйсгэх өгүүлбэр үүсгэсэн байна. Одоо хамтдаа байдал илтгэх нөхөр гишүүний талаар сурцгаая. Үүнийг үйл явдал ямар байдалд хүрснийг дүрслэх болон дүгнэхэд хэрэгэлдэг. Эдгээр үгс нь ихэнхдээ тэмдэг нэрээр илэрдэг. Үйл үг тэмдэг нэр хоорондоо д туслах үгээр холбогдно. Үйлбэрийн бүтц нь үйл үг, д туслах үг, дайвар үг, тэмдэг нэр гэсэн дараалалтай байна. Хамтдаа жишээ өгүүлбэрийг харцгаая. 来得很早. Маш эрт ирсэн байна. 来 буюу ирэх гэсэн үйл үг, д туслах үг, маш их гэсэн утгатай хэн дайвар үг, заав буюу эрт гэсэн утгатай тэмдэг нэр гэсэн дараалалтай бичигдсэн байна. 来得很早. Маш эрт ирсэн гэж ирэх гэсэн үйл явдлын байдлыг заасан байна. Байдал илтгэх нөхөр гишүүний үгүйсгэх хэлбэрийг үүсгэхдээ бүү үгүйсгэх үгийг нөхөр гишүүний урд байрлуулна. Жишээ нь 学得不好. Сайн сураагүй. 学 буюу сурах гэсэн үйл үг, д туслах үг, хау буюу сайн гих тэмдэг нэрээр илрэх нөхөр гишүүний урд бүү үгүйсгэх үгийг залгаж
学得不好. Сайн сураагүй гэж сурах гэсэн үйл явдлыг заасан байна. Зэрэгцүүлэн асуух өгүүлбэр үүсгэхдээ нөхөр гишүүн болох тэмдэг нэрийн батлах үгүйсгэх хэлбэрийг зэрэг бичин асууна. Мөн ийхүү асуусан асуултанд хариулахдаа тухайн тэмдэг нэрийн батлах эсвэл үгүйсгэх хэлбэрийг хэлэн хариулж олно. Жишээ нь Улаанбаатар发展得快不快? Улаанбаатар хот хурдан хөгжиж байна уу? 很快 хурдан байна. 不快 хурдан биш байна. Бид тэмдэгнэр өгүүлэхүн төгүүлбэр болон хэн дайвар үгийн талаар өмнөх хичээлүүд дээр сурч байсанчлан тэмдэг нэрийн урд бүү үгүйсгэх үг ороогүй тохиолдолд хэн дайвар үгийг тэмдэг нэрийн урд залгана. Одоо хамтдаа үйл үгийн давтамжийн талаар сурцгаая. Хятад хэлний зарим үйл үгийг давтан хэрэглэж альва зүйлийг хийхэд цаг хугацаа бага шаардах, туршиж үзэх, давтан хийх зэрэг утгыг илтгэн жирийнээс арай зөөлөн өнгө аястай хэлдэг. Хэрхэн үйл үгийг давтах талаар сурцгаая. Нэг үедээ үгэнд 3 төрлийн арга байдаг. Үүнд гэсэн арга байна. Жишээ нь kan буюу үзэх харах гэсэн утгатай үйл үгийг kan гэж хараадахыг үзээдхий гэсэн маягаар арай зөөлөн өнгө аястайгаар хэлж байна. Дараагийн жишээг харъя. Ши буюу турших гэсэн утгатай үгийг ши гэж туршаад үзье гэсэн утгатайгаар хэлжээ. Жао буюу хайх гэсэн утгатай үгийг жао буюу хайгаадахыг хайж үзье гэсэн утгатайгаар хэлж байна. Харин хоёр үедээ үгэнд AB гэсэн хоёр хэлбэр байдаг. Жишээ нь考虑буюу бодох гэсэн үг考虑бодъё гэсэн утга илэрхийлнэ. Цангуан буюу үзэж сонирхох гэсэн үг цангуан үзий сонирхъя гэсэн утгатай болж байна. Тавлун буюу ярилцах, хэлэлцэх гэсэн утгатай үг тавлун ярилцъя, хэрэлцъя гэсэн утгатай болж байна. Мөн үе харгалзахгүй үйл үгийн ард ийся гэдэг үгийг залгаж олдог. Жишээ нь看一下хараадахыг考虑一下бодъё хэмээн зөвлөрүүлэх өнгө аяс заана. Хамтдаа дасгал ажиллацгаая. Та хань шууд левли ма буюу тэр хятадаар сайн ярьдгүй гэсэн байдал илтгэх нөхөр гишүүн бүхүү өгүүлбэрийг зэрэгцүүлэн асуух хэлбэрт оруулж асуух өгүүлбэр үүсгэн батлах мөн үгүйсгэх хэлбэрээр хариулаарай. Хариугаа шалгацгаая. Та хань шууд левли бу левли? Хэн левли? Бу левли? Та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид л туслах үг, байдал илтгэх нөхөр гишүүн болон үйл үгийн давтамжийн талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид энгийн чиглэл заасан нөхөр гишүүн болон ба үгтэй үйлбэрийн талаар сурах болно. Хятад хэлний анхны шатны хичээл өгөр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Зайжээ.